төсвийг ингээд нураах шахан саналууд орж ирсэн гэж. Бүр юунд их хурл тарах байдгаа бүр ороод ирсэн төсвөнд нурах. Ийм агуулга дээр одоо нэг хасуурын гаавь гişүнийг бол төсөөр нь нэг удаа амжилттай авч үлдсэн шүү. Сая тэгээд тэр нөгөө нэг лаазны зодон гэдэг юм уу тэр одоо гаавь гişүн чинь лааз уйг гэдэг нэртэй болцсон байлээ шүү. Тэгээ ийм болтлоо улс төрийн гал авч нэг маань ингэж ийм алхам үйлдэл хийгээг болвол бүр төсөв дампуурсан бүр их хурл 3 хоногийн ч үлдэгдэхгүй бүр ингэж дуусхан тодорхой болцсон байсан гэж. За ньюс сегмент дээр сэтгүүлч нарант явьсан байна. За гишүүдийн хувьд дэмжээгүй дэмжий гэдэг дээр их бодолдог. Өөрөөр хэлбэл зарим гишүүдийн хувьд мэдэн бодолж байгаа бол зарим нь үнэхээр бодолдог. За үүнээс болоод төсвийн хувь заяа буруугаар ирэх эрсдэлтэй байлаа. Нэг үгээр хэлбэл тэр дунд төсвийг нураах шахам том дүнтэй 3 санал байсан. Тэгэхээр гаавыг даргын хувьд энэ агшинд амжилттай саналуудаа авч гарч чадсан. За тийм байтал ард нь сууж байгаа гишүүд олон нийтийн сүлжээнд нэр хүндэд нь халдаж ёс зүйн үйлдэл гаргалаа. Лаазны асуудал тэрхэлэхэд миний өмнөч лааз байсан. Азар миний ард зураг аваад олон нийтийн сүлжээнд байршуулдаг тийм ёс зүйн гишүүн байгаагүй наач юм аа гэсэн ийм тайлбар өгсөн.